Арслан, хулган 2. Эртээ үрдийн цагт ойг захирдаг нэгэн арслан ширэнгэн ойд амьдардаг байжээ. Нэгэн өдөр хоолоо идчихэд арслан модон дор унтаад өгчихнэ. Бяцхан хулган түүнийг хараад арслангаар тоглож зугаацъя гэж бодов. Унтж байгаа арслангийн дээгүүр доогуур гүйж эхэллээ. Сүүлээр нь дээшээ гүйж доошоо гулгаж бууна. Арслан маш их уурлаж сэрээд чанга гихч нархив. Хулганыг авраг савраараа бариад авчихна. Хулган хичнээн хичээгээд ч зугтаж чадсангүй. Арслан хулганыг залгихаар том амаа ангаалаа. Хулган маш их айжээ. Аратны хаан минь би маш их айж байна. Би маш их айж байна. Намайг битгий идээчтэй. Ганцхан удаа өршөөч. Тавьж явуулаач ачийг тань хизээч мартахгүй. Хожмын нэг өдөр танд хэрэг болж мэднэ. Хулган ачийг хариулна гэдэг бодол арсланд ихэд зугаатай санагдаж савраа өргөн хулганыг тавьж явуулав. Гэлалаа аратны хаан минь сайхан сэтгэлээ тань би хизээч мартахгүй. Би дөнгөж хоолоо идээд байсан нь чиний хаац гэж мэд. Одоо яв. Харин дахиж намайг оролдох хэрэггүй шүү. Үгүй бол би чамайг идэж орхино гэж мэдэрэй. Хэд хоногийн дараа арслан ойгоор зугаалж явлаа. Анчид арсланг барихаар хавх тавьжээ. Арсланг хавханд ойртохыг хүлээж анчид модны ард нуугдлаа. Ойртоод ирэхэд нь анчид олсоо татаж арсланг торондоо оруулчихав. Арслан чангаас чанга архирч зугтах гэж оролдоно. Анчид ч олсоо чангалж орхив. Арслан зөөх тэрэг авчирхаар анчид тосгон руугаа буцлаа. Арслан чанга архирсаар л ойн бүх амьтад тэр дундаа хулганч бас сонсож гин. Аратны хаанд аюул тохиолджээ. Ачийг хариулах минь. Хулган тун удалгүй арслан дээр ирлээ. Санаа зовдгүй аратны хаан минь би таныг суллана. Хулган олсоо давирч бяцхан хурд шүдээрээ олсыг тас мэрж орхилоо. Эцсийн эцэст хулган арсланг хавхнаас суллаж чөлөөлж гинэ. Арслан өчүүхэн жаахан хулган хүртэл их тус болж чаддгийг ойлгов. Баярлалаа хулган минь. Би чамайг дахиж зовоохгүй. Миний хойд эрх дураараа амьдр. Чи аратны хааны амийг аварлаа. Ингээд чи энэ ойн хан хүү боллоо. Баярлалаа аратны хаан минь. Баяртай. Удахгүй уулзъя. Гочи хайчих нь. Чи миний дээр тоглож сүүлээр минь гулгаж буумааргүй байна. Хулган арслангийн нуруун дээр үсэрч сүүлээр нь гулгаж бууж эхэллээ. Удалгүй анчид арсланг зөөхөр том тэрэг авчирлээ. Арслан хулган 2 тэднийг хараад өөдөөс нь давхилаа. Арслан чанга гихч нархирахад анчид маш их айж тосгон руугаа буцаж зогтов. Арслан хулган 2 аштын найзууд болжээ.